Туркменстан улсын ерөнхийлөгч Берди Мухаммедовын Монгол улсад хийж байгаа төрийн альчлалын хүрээнд хоёр улсын ерөнхийлөгчийн ивэлдор Монгол Туркменстаны уран бүтээлчдийн хамтарсан хүндэтгэлийн тоглолт Дөөр бүжгийн Эрдмийн театрт боллоо. Хүндэтгэлийн тоглолтонд Дөөр бүжгийн Эрдмийн театрын дуучид, үндэсний урлагийн их театрын бүжигчид, Улсын филармоны Баян Монгол чуулгын уран бүтээлчид, Туркменстаны ардын бүжигчин болон гавьяач бүжигчид ардын бүжгийн Мирас хамтлаг уран бүтээлээ төлөвлүүллээ. Спасибо вам тоже за теплый прием. Монголд ирсэндээ маш их баяртай. За тэгээд манай Туркменистанчуудын зүгээс болохоор үзүүлбэрээ илүү ийм үндэсний талтай үзүүлбэрүүдийг үзүүлэхийг хичээж байна. Манай үндэсний хөгжим буюу дутаар гэдэг хөгжмөөрөө ингэж илүү ийм киноны ийм аянуудыг киноны хөгжмнүүдийг ингэж тоглохыг тэрнгээрээ үзүүлэхийг хичээж байна. Попури маягаар бас киноны хөгжмүүдийг тийм ээ ингэж бид нэр үзүүлсэн. Дээрээс нь миний хувьд болохоор Монголын тал нутгийг Монголын дуучинтай хамтарч дуулсан. Тэгээд дуулахад бол маш өндөр сэтгэлтэй байлаад маш тансаг хөг их шиг аялгаутай ийм дуу байсан. Тэгээд миний хувьд маш их хичээсэн. Дээрээс нь бас ингээд нөгөө үгийг нь зөв хэлхийг маш ихээр хичээсэн. Монголд бол биднийг маш халуун дулаанаар хүлээж авсан. Энэ маань их таалагдсан. За цаг агаарын хувьд ч гэсэн бид нар таалагдсан. Ингээд дээрэс нь юм өөрсдийн халуун дулаан сэтгэлийг ингээд шингээж бидний хүлээж авсан. Айгүй их ингээд нөгөө сэтгэл үлдээсэн. Дээрэс нь нөгөө Чингисийн музейгээр зочилсан байгаа. Тэр Чингисийн музейд үзэхэд бас маш их сэтгэл гоё байсан. Дээрэс нь алтаар хийсэн тэр Чингисийн хөшөөг үзэхэд биднэрт маш их ингээд өндөр сэтгэл төрсөн. Очень нас впечатлило. Туркменстаны уран бүтээлчид үндэсний соёлын онцлогийг шингээсэн үзүүлбэрүүдээс Монголын ард түмэнд золгон мэдчилж, үзэгчдийн сонирыг мэлаасан нь соёл урлагаар дамжуулан хоёр улсын ард түмний харилцан ойлголцол, найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал түлхэж боллоо. Түүхээ ингээд харах юм бол бид чих бас төстэй талууд их олон байгаа. За жишээ нь яг үндэсний хөгжим өөрсдийн гэсэн үндэсний хөгжим дуу бүжиг байгаа. За түүнээс гадна идеолог гэх юм уу үндэс зүйлийн хувьд ач холбогдол өгж байгаа дээдэлдэг зүйл нь Туркменстанчууд морийг бас их дээдэлдэг. Тэгээ манай улсын бас дуу хөгжим бүжигт бол эртнээсээ хүлэг сайн морио багтдаг, магтдаг тий гэх мэтчлийн ийм агуулгын зүйлүүд бол байна. За ер нь бол яг Монгол улсын филармон, Монгол улсын Дөөр бүжгийн Эрдмийн театр, үндэсний урлагийн театр, за улсын драмын Эрдмийн театр, за ер нь бол мэргэжлийн урлагийн байгууллагууд, төвийн мэргэжлийн урлагийн байгууллагууд би уучлаарай төлөөлж хэлж байгаа шүү. Хөлийн чанддах болон эх орондоо ирж байгаа айлчлалуудад эх орныхоо бас нүүр царай болж маш олон томоохон тоглолтуудыг хийж байна. Монгол улсын ерөнхийлөгч Хүрэлцэвхийн 2024 онд Туркменстан улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд Улсын филармоны Морин хуурын найрал хөгжим, үндэсний урлагийн их театр болон Дөөр бүжгийн Эрдмийн театрын уран бүтээлчид Туркменстан улсын үндэсний чуулгатай хамтарсан тоглолтыг Ашхабад хотноо төлөвлөсөн билээ. Соёлын салбар дээр Туркменстан улсаас бол уран бүтээлчид ирж хамтарсан тоглолтыг зохион байгуулж өнөөдөр бол Улсын Дөөр бүжгийн Эрдмийн театрын тайзнаа нийт манай үзэгчид олонд ард түмэд бол хүргээд байна. Энэ нь болохоор ерөөхдөө хоёр улс маань цаашдаа ерөөхдөө бизнес бол эдийн засаг цаа мэдээ соёл урлагийн салбар дээр хэрхэн яаж ажиллах вэ? Энэний бол эхлэл бол анх бол ерөнхийлөгч маань бол айлчлалаар эхэлж өнөөдөр ингээд Туркменстаны ерөнхийлөгч ирж байна гэдэг бол бидний Монгол улсыг ямар өндөр түвшинд дээрэс нь маш их сонирхол байгааг бол эндээс бид бүхэн бол харчих боломжтой болж байна. За урлаг тал дээр бол хоёр урлагийн ер нь хамтарсан сайхан номеруудыг гарч ирлээ тийм Монголын сайхан орон өөрсдийн бас үндэсний ардын дуужийн чуулгынхан маань за манай ингээ Баян Монгол чуулгынхан Улсын филармон болон тийм манай Дөөр бүжгийн Эрдмийн театрын госол дуучин Бат Чаргал нар бол гой сайхан тоглолтуудыг хамтарч хийж байна. Монгол Туркменстаны уран бүтээлчдийн хамтарсан хүндэтгэлийн тоглолтод хоёр орны 80 гаруй уран бүтээлчид оролцсон хоёр улсын уран бүтээлээс хамтран тоглолоо.